юм аа. Аамен. За тэгээд та дэрэгт хүнтэй дахин тантай хамт энэ газар сууж байгаадаа баяртай байна гэж хэлэхгүй. Эндээ цуглаа эхлэхээс өмнө уулзаад нэлээд хууч хөөрсөн баг те. Сонио хачин янз бүрийн зүйлийг ярьсан баха. За тэгээд юуны өмнө эзний нэрээр мэдчилж байна. Тэгээд бүгдээ сайхан наадцахаас нь. Тэгээд Монгол улсад ч л энэ баяр дуустгүй юм байх гэж бодсон чинь Солонгост бас нэлээд урт үргэлжилдэг юм байна. Миний мэдхийн 3-7 хоног наадчлаа. Тэгээд энэ тентхийн янз бүрийн наадмууд зохион байгуулагдаад тэрэндээ монголчууд мань хамрагдаад маш гайхалтай наадам бас болдог болсон байна. Яг л Монголд байгаа юм шиг нэггэм мэдрэмж төржлээ. Тэгээд үнэхээр бүгдээ сайхан нааццахаас нөө тэгээд үнэхээр эзэн бидэнд гайхалтай юм үндэсний баярыг өгсөн ямар өрөөлтэй вэ те. Тэгээд энэ зүйлээр дамжуулаад бид нар бас нэг Монгол гэдгээ мэдэрдэг шүү дээ. Тийм үү? Би чи Монгол хүн шүү дээ. Та дэрэгдэхэндээ хандаад би чи Монгол хүн шүү дээ гэж хэлэхгүй. Итгэлтэй байна уу? За өргөжлүүлээд би чи бас эзний хүүхэд шүү дээ гэж хэлэхгүй. За амен. Эзэн алдарш болтугай. За бүгд хамтдаа эзний үг рүү оръё. Өнөөдөр Иохан номын 8 дугаар бүлэг 12 дугаар ишлэл байгаа. Ганцхан ишлэл. За та эзний үгийг уншихад бэлэн байна уу? Таны зүрх сэтгэл сая өнгөрүүлсэн бүх үйлчлэлээр дамжуулаад бэлтгэгдсэн байна уу? Та эзний зэмлэл, эзний урамшуулал, эзний ятгалаг бүх зүйлийг хүлээж авахд бэлэн байна уу? Ямар ч зүйл ирж мэднэ те. Амен. Яг л эзэн бүх зүйлийг харж байгаа, бас тэр бүх зүйлийг мэдж байгаа учраас. За би энэ газраас дуудаж өгье. Тэгэд Есүс тэдэнд дахин ертөнцийн гэрэл бол би байгаа юм аа. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болон гэж айлдав. За би дахиад уншия. Тэгэд Есүс тэдэнд дахин ертөнцийн гэрэл бол би байгаа юм. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Амен. Библи бүхэлдээ Есүс Христийн тухай ярьдаг байгаа. Библи эхнээсээ ахуулаад дуустал зөвхөн түүний тухай дурддаг. Гэхдээ энэ дотор ертөнцийн эхлэл ба бас одоо бас ирээдүйн талаар өгүүлж байгаа. Тэгэхээр Есүс Христийг Библи бол бүх зүйл юм а гэж тунхагладаг баг. Амен. Библи хүн төрлөختөнд хэрэгтэй учраас Бурхан хүн төрлөختөнд өөрийнхөө хайрыг урсгасан ийм гайхалтай ном баг. Библийг бид нар монгол орчуулгаас нь харах юм бол энэ ариун судар гэсэн утгатай үг баг. Тэгэхээр энэ ариун судраар дамжуулаад Бурхан хүн төрлөختөнд илчлэгдэхийг хүссэн. Бурхан өөрийнхөө дуудсан түүнийг сонгосон хүмүүст харагдахыг хүссэн. Бурхан өөр дээр нь ирсэн хүмүүст гайхамшигтай ажлыг хийхийг хүссэн баг. Амен. Тэгэхээр энэ Библи гэдэг энэ ном бол гайхалтай иш үзүүлгийн, бас уран зөгнөлийн, бас яруу найргийн, бас ятгалгийн, бас амьдралын маш олон зүйлийг агуулсан юм гайхалтай ном болон Бурханы үг хүн төрлөختний амьдралд ирсэн юм аа. Тэгээ та дэрэгт хүндээ хэлэхгүй таны амьдралд Бурханы үг байгаа юм байна шүү гэж. Бурханы үгээр дамжуулан Бурхан хүн төрлөختний амьдралд бас ирсэн юм а гэдгийг бас илчлэхээр бидний амьдралд өгөгдсөн юм а. Бурхан хүн төрлөختний амьдралд байж болох хамгийн даруй дүр төрхөөр ирсэн байдаг. Түүний нэрийг бол Есүс гэдэг. Бид нар Библийн эхлэл номыг харах юм бол Бурхан ертөнцийг өөрийн үгээрээ бүтээжээ гэж байдаг. Энэ дэлхийг тэгээд тэр нар, од, сар, уул ус, ургамал амьтад тэр байтугай хүмүүн биднийг бүтээсэн баг. Энэ бүх зүйлээс харах юм бол Бурхан гэдэг ойлголт ямар гайхамшигтай вэ? Харин өнөөдөр хүн төрлөختний хувьд Бурхан гэдэг ойлголт яг ямар явдаг болов? Харин энэ зүйлийг бид нэр Христийн чуулганд ирснээрээ, энэ зүйлийг бид нэр Библийн үгийг уншсанараа, энэ зүйлийг бид нэр түүний хүмүүстэй хамт нөхөрлснөөр Бурхан гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь олж харах
бас ойлгох тийм боломжтой болсон юм аа. Амен. Харин энэ зүйлийг хийсэн цорын ганц зүйл нь бол эзэн Есүс Христ юм. Тэр хүн төрлөختөнд өөрийн дүрээрээ бас хүний дүрээр ирсэн учраас бид нар Бурхныг таньж мэдэх бүрэн боломжтой болсон. Амен. Тийм учраас өнөөдөр Библи хүн төрлөختөнд хамаатай юм шүү. Тэр хүн төрлөختөнд та орох уу? Мэдээж орно шүү дээ. Тийм үст хүн учраас. Хүн төрлөختөнд таны дэргэд сууж байгаа найз орох уу? Мэдээж орно хүн учраас. Амен. Тийм учраас өнөөдөр Бурхны үгийг бид нар шимтэн суралцдаг юм аа. Тийм учраас өнөөдөр бид нар Бурхны үгийг өнөөдөр энэ зүйлээр дамжуулан эзэн надад юу хэлж байна гэдэг зүйлийг эрэлхийлдэг юм аа. Ягаад гэвэл Христийн чуулганд ирснээр бид энийг ойлгосон учраас. Өмнө ийм зүйлийг мэддэггүй л байсан л да. Өөрийнхөө амьдрдаг байсан гэсэн. Миний оюун бодолд, миний нүдэнд, миний зүрх сэтгэлд, миний эргэн тойронд юу болж байгаагаас шалтгаалаад би амьдралыг дүгнж амьдрдаг байсан гэсэн. Харин Христийн чуулганд ирснээр миний амьдралын үзэх үзэл болно. Бусад зүйлийг харах хараа маань шинжлэгдсэн баг. Тэгээ та дэрэгт хүндээ хэлэхгүй. Та бол шинжлэгдсэн нэг юм шүү гэж. За тэгэхээр яах нь вэ? Энд бол нэлээд супер амьтад сууж ах нь шүү дээ. Амен. За. Тэгэхээр хүн төрлөختөндийн Библийг эзэн үлдээхдээ маш олон хүмүүсээр дамжуулан үлдээсэн гэдгийг бид нар өнгөрсөн 7 хоногийн сургалтын дээр харсан байдаг. Тэр одоо бид бүхэнд өгөгдөж байгаа энэ Иохан номыг Иохан гэдэг иш үзүүлэгчээр Иохан гэдэг эзнэр дуудагдсан хүнээр дамжуулан бичсэн ийм ном баг. Энэ бол манай эртний 90-ад онд бичигдсэн ийм ном. Сайн мэдээний 4 ном байдаг. Тэ Мата, Лук, Марк, Иохан гэдэг ийм 4 ном баг. Энэ 4 номоос хамгийн нэлээд сүүлд бичигдсэн ийм ном баг. Нэг осондоо энэ Иохан гэдэг хүн Есүс Христийн амьдралыг хажуунаас нь харж ирсэн учраас буулгасан гэсэн. Есүс Христтэй хамт амьдарч байсан хүн гэсэн. Энэ зүйл дээр Христийн талаар өгүүлэхдээ тэр бол ертөнцийн гэрэл юма гэдэг зүйлийг маш сайн тодтогсон байдаг. Ер нь бол. Тэгэхээр Есүс Христийг Иохан бас дүрслэхдээ бидний амьдралд маш ойрхон байдаг зүйлүүдээр илэрхийлсэн баг. Тэр юу гэж илэрхийлсэн бэ гэхээр тэр бол амийн талах юмаа гэж хэлсэн. Есүс Христ Бурхан бол амийн талах юмаа. Тэр бол усан үзмийн мод юмаа гэж хэлсэн. Амен. Тэр бол хон юмаа, хончин юмаа гэж хэлсэн. Амен. Тэр бол ертөнцийн гэрэл юмаа гэдэг зүйлийг хэлсэн баг. Бас тэр үр жимсээ ургуулдаг гайхалтай мод юмаа гэдэг ийм зүйлсүүдээр дүрсэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар энэ дэлхий дээр амьдарч байх үедээ хэн нэгнээр хоч овж амьдардаг үстэй. Тийм үү? Намайг бол хүмүүс нэлээд хөрслөг бор нөхөр байна гэдэг байсан. Би жоохон юу гэдэг нь те дээш өргөж ярьж байгаа шүү. Таны хүмүүс юу гэж дууддаг байсан бэ? Царайлгаа гэж дууддаг байсан уу? За. Мадгүй таныг те Орзоко гэж дууддаг байсан баг. Эсвэл намхан ч гэдэг юм уу те? Эсвэл бүдүүн ч гэдэг юм уу? Эсвэл нарийнх туранхаач гэдэг юм уу? Маш олон зүйлээр бид нэр тодорхойлогдож амьдардаг байгаа энэ дэлхий дээр. Тийм үү? Тэгэхээр яг үүнтэй адилхан Есүс Христийг түүнтэй хамт амьдарч байсан дагалдагч нар нь тодорхойлохдоо түүнийг ертөнцийн гэрэл гэж тодорхойлсон. Амен. Түүнийг бол амийн талах юмаа гэж тодорхойлсон баг. Тэгэхээр өнөөдөр бид нар хэн нэгнээр үргэлж тодорхойлуулж амьдардаг баг. Есүс Христ хүн төрлөختний амьдралд маш энгийнээр ирсэн. Тэр хүн төрлөختний амьдралд маш ойрхон ирсэн. Тэр хүн төрлөختний амьдралд ойлгогдож болохоор ирсэн баг. Тэгэхээр би танд дахин хэллий. Иохан ном түүнийг илэрхийлэхдээ ялангуяа Иохан гэдэг түүний дагалдагч түүнийг хэлэхдээ ертөнцийн гэрэл гэж тодорхойлсон юм. Тэгэхээр өнөөдөр бид нэр Христийн сүм чуулганд ирээд бидний амьдрал өөрчлөгдөх үед бидний тодорхойлолт бас өөр болдог, тийм үү? Бид нар нэг малгаан дээр ордог шүү дээ. Есүсийнх нь.
Тэгэхээр бид нар яадаг байх нь цаг үргэлжлэл хэн нэгэнд бид нар тодорхойлуулж, хэн нэгнээр үнэлүүлж ч юм уу амьдрж яадаг байх нь. Харин Есүс Христийг хүн төрлөخت нь түүний дагалдагч нар тодорхойлохдоо түүнийг аврагч гэж тодорхойлсон. Амен. Түүнийг ертөнцийн гэрэл амийн талах юмаа гэж тодорхойлсон. Жимс гэж тодорхойлсон баг. Тэгэхээр энэ ертөнцийн эзэн дэлхий дээр ирээд амьдарч явах хугацаанд гайхалтай олон зүйлүүд хийсэн баг. Тэр өвчтөе нэг эдгэж исэн, тэр чөтгөрд эзэмдүүлсэн нэг чөлөөлж исэн, тэр үхсэн нэгнийг хүртэл амьдуулж исэн байгаа гэдгийг бид нар өнгөрсөн өдрүүд дээр үзсээр л баг. Энэ зүйлээр дамжуулан бид нар түүнийг Бурхан гэдгийг өшөө илүү таньж мэдсээр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Амен. Тэгэхээр өнөөдрийн яг энэ үйл явцаас өмнө Есүс Христ бас нэгэн гайхалтай үйл явдлууд хийсээр л байсан. Тэр энэ дэлхий дээр амьдарч байхдаа түүний амьдрал үнэхээр адал явдалтай байсан гэсэн. Түүний амьдрал үнэхээр гайхамшигар дүүрэн байсан гэсэн. Харин энэ зүйл болохоос өмнө Есүс Христос болж нэгэн маргаан үүссэн баг. Тэр маргаан юу байсан бэ гэхээр тэнд байсан хүмүүс түүнийг зарим нь иш үзүүлэгч, зарим нь бурхан, зарим нь бол зүгээр л нэг багш юмаа гэж маргалдаж ирсэн баг. Энэ зүйлээс болоод нийгэмд нэг осондоо өмнө саман гарч ирсэн гэсэн. Харин ийм юм болж ирсэн учраас яг ийм үйл явц болсны дараа Есүс Христ орой болоход уул руу явж хонсон баг. Ягдвал нийгэм маш их маргаантай байсан учраас Есүс Христийг хинч гэртээ аваачаагүй. Хэний гэрт ч очиагүй гэсэн үг. Харин энэ үед Есүс Христ уул руу яваад тэгэд маргааш өглөө дахин хотод бууж ирээд хотын ард иргэдэд сургаж эхэлсэн. Тэгэхээр Есүс Христийн хийдэг ажил юу байсан бэхээр бусдыг сургадаг байсан гэсэн. Яг ингэж сургаж байх үед Есүс Христ рүү маш олон ард түмэн тэр үеийн хүмүүс ирж исэн баг. Түүний сургаалыг сонсохоор түүний амнаас юу гарах болоо гэдгийг тэсэн ядан хүлээсээр хичнээн гэртээ аваачаагүй ч гэсэн өглөө хотод орж ирээд түүний сургаалд үлдэх үед хүмүүс түүн рүү маш олноор ирж исэн баг. Тэгэхээр энэ бүхнээс харах юм бол Есүс Христийн сургаал бол онцгой байсан баг. Тэр үедээ, тэр нийгэмд өнөөдрийг хүртэл тийм байсаар баг. Амен. Тэгэхээр бидний итгэж байгаа, бидний түүнийг таньж мэдэх гэж байгаа, түүн рүү алхаж байгаа эзэн бол онцгой нэг юм аа. Яг бол тэр бурхнаар сонгогдсон бурхан учраас. Амен. За тэгээд энэ үед нэг үйл явц болдог. Есүс Христийг сургаал зааж байх үед хуулийн багш нар түүн дээр нэгэн завхаарч байсан эмэгтэйг авчирдаг баг. Завхаарч байсан эмэгтэйг. Тэгээд тэр үед ирээд Есүс Христээс нэгэн асуултыг асуудаг. Мосегийн хуулийн дээр завхаарч байгаа нэг нь баригдах юм бол чулуугаар шидэж алаа гэдэг ийм хууль байдаг. Одоо энэ хүнийг та яах ёстой вэ гэдэг ийм асуултыг Есүсээс асуусан баг. Энэ хүнийг та яах вэ гэдэг. Яг үнэндээ хуулийн багш нар буюу фарисеучуд Есүс Христийг хинбэ гэдгийг мэдхээс илүүгээр тэдний зүрх сэтгэл дотор юу байсан бэхээр Есүс Христээс бурууг олж харахыг хүсэж байсан баг. Нэг осондоо хуулийн багш нарын дотор атаархал явж байсан гэсэн. Атаархал явж байсан. Яг тэгвэл тухайн үед хуулийн багш нар бол нийгэмдээ нэлээд өндөр зэрэгмтэй хүмүүс байсан баг. Та нар бодоод үзэлтэй. Та нар нийгмийг сургадаг, сургагч багш нар гэдээ бодлоо. Нийгэмд бурхны хуулийг зааж тэр хуулиар амьдраарай гэж ятгадаг тийм хүмүүс гэсэн үг. Гэхдээ өөрөөсөө тэр хуулийн дотроо баригдаж амьдрдаггүй. Нэг усандаа маш эрх мэдэлтэй хэрэгэн зэрэг өндөр тийм хүмүүс баг. Тэгэхээр яасан бэ гэхээр Есүс Христ энэ дэлхий дээр ирснээрээ тэр хүмүүсийн нэр хүнд унсан байгаа. Ер нь бол тэгсэн байгаа үстэй. Тэгэхээр энэ зүйлээс болоод Есүс Христийг тэд нар үзэн ядаж эхэлсэн баг. Ягаад гэвэл өөрсдийнх нь эрх мэдэл, өөрсдийнх нь амбиц, албан тушаал те өөрт нь байгаа бүхэн үүсгэж эхэлсэн учраас. Хэн нэгэнд тоогдохоо болсон учраас. Ийм үйл явц байсан учраас Есүс Христийг тэд нар үзэн ядаж байсан баг. Яг тэгвэл Есүсийн сургаал үнэн байсан учраас
Түүн рүү маш олон хүмүүс ирж түүнд итгэж байсан учраас, түүний дагалдагч нар болж байсан учраас ийм зүйлийг фарисеучудад, хуулийн багш нар дотроо хийх болсон баг. Тэгэхээр ийм зүйл тээж байгаа хүмүүс яаж байгаа вэ гэхээр ямар аргаар бид нар Есүс Христийг унгаах боломж байна гэдэг зүйлийг үргэлж одоо хянамга ажиглаж явсан баг. Ер нь бол. Тийм учраас Есүс Христ нийгэмд сургаал зааж авах үед нэгэн эмэгтэйг авчирч буруутгасан баг. Яг л өөрсдийнхөө амбицийн төлөө, өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө, зөвхөн өөрсдийнхөө төлөө тэр эмэгтэйг хинч биш болгож байгаа гэсэн. Тийм үйл явц болж байгаа энэ газар. За бүгдээр тэр эмэгтэйчүүд тэр өөрсдийгөө төсөөлөд үзье л да тэр эмэгтэйтэй. Есүс Христ тэр газар сургаал зааж ирсэн учраас тэнд маш олон хүмүүс байсан байж таараа, тийм үү? Тэнд боловсралтай, боловсралгүй, баян ядуу, тэ 8-чин эрэгтэй, эмэгтэй маш олон хүмүүс тэр газар Есүс Христийн сургаалыг сонсч ирсэн байж таараа. Ягдгүй л хотод байсан учраас. Харин тэр дунд хуулийн багш нар нэг эмэгтэйг авчираад зогсоогоод маш олон хүмүүсийн өмнө буруутгасан баг. Ер нь бол. Нэг усандаа энэ зүйлээс Библи буюу эзэн биднэрт юу зааж байгаа вэ гэхээр өөрийнхөө эрх мэдлийн төлөө, өөрийнхөө амбицийн төлөө хэн нэг ийм байдалд оруулж байгаа юм биш үсттэй. Гэдэг зүйлийг эзэн өнөөдөр биднэрт ятгах байна. Гэдэг зүйлийг шулуухан хэлэхэд Галил Монгол чуулганы ахан дүүст эзнэр дуудагдсан бид бүхэнд эзэн өгж байна гэж Библи биднийг ятгах байна. Тэгэхээр энэ зүйлээс харах юм бол фарисеучуд өөрийнхөө амбицийн төлөө тэр эмэгтэйг ерөөсөө хинч биш болгосон баг. Харин түүний гарч исэн гаргалгаа юу байсан бэхээр та энэ хүнийг яаж шүүх вэ? Ягдгүйл Мөсегийн номон дээр ингэж бичих, хуулийн дээр ингэж бичигдсэн байдаг учраас хэрвээ энэ хүн завхарж байгаа баригдсан бол энэ хүнийг алаарай гэж. Есүс Христ Мөсегийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд ирсэн байгаа шүү дээ. Ер нь бол Матай номын 23 дугаар бүлэг дээр Есүс Христ өөрийнхөө шавнардаа хэлэхдээ Мөсегийн хууль бол зөв юм а гэж хэлсэн. Харин түүнийг дагахгүй байгаа нь буруу юм а гэдэг зүйлийг хуулийн багш нарт хандаж бас өөрийг нь дагаж яваа дагалдагч нартаа хандаж хэлсэн баг. Тэр үед Есүс Христ юу бодож ирсэн бэ? Бид нар Библийг харах юм бол бүгд мэдж байгаа тийм. Харин хуулийн номыг бид нар эргүүлээд харах юм бол Левит номын 20:10 дээр хэлэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүс баригдах юм бол хоёулангийн авчраа шийтгэхэрэг гэсэн баг. Магадгүй тэр хуулийн багш нарыг яагаад өөрсдийнхөө Есүсийг буруутгахын тулд ийм зүйл авчирсан бэ гэдэг, ийм зүйлийг ярьж байгаа юм бэ гэдгийг батлахын тулд тэр ишлэлээс харах юм бол тэр эмэгтэй ганцаараа байгаа эрэгтэй нь хайдсан бэ гэдэг асуулт байна. Эрэгтэй нь хайдсан бэ гэдэг асуулт байна. Харин эмэгтэй ганцаараа ингэ авчирдаг нь тэд Есүс Христийг буруутгахын тулд хийсэн тэдний одоо хомхоо сэтгэл байсан баг. Ер нь бол. Тэгэхээр Есүс Христ энэ бүх зүйлийг мэдчихсэн. Харин энэ үед Есүс Христ юу хийдэг вүлээ? Доошоо суугаад газард юм бичдэг, тийм үү? Тэгээ босч ирдэг. Босч ирснийхаа дараа Есүс Христ маш их мэдлэлтэйгээр цэгц зогсоод, маш их мэдлэлтэйгээр та нарын дундаас гим нүгэлгүүн төрүүлж энэ хүн рүү чулуу шитгэтэн гэж хэлдэг. Харин тэр үед хуулийн багш нар өндөр настайгаас авахуулаад чулуугаа хаяад бүгд орхиод явдаг, тийм үү? Тэгэхээр Есүс Христийг суугаад бичих үед юу болсон бол доо? Энэ зүйл өнөөдрийн хүртэл хүн төрлөختөнд тодорхой болоогүй байдаг. Нууц хэвээрээ үлдсэн гэсэн хэрэг. Тэгэхээр магадгүй маш олон судлаачид юу гэж үзэж байгаа вэ гэхээр Есүс Христ тэр газар суугаад тэнд байгаа хуулийн багш нарыг өндөр настайгаас нь авахуулаад нэрийн бичээд гим нүглийн бичсэн баха гэж үзэж байгаа. Чи ийм зүйл хийсэн учраас чамд тийм эрх мэдэл байна уу гэдэг. Нэг усандаа Есүс Христ тэр газар орчноо маш сайн мэдэрсэн гэсэн үг. Маш олон хүмүүсийн өмнө тэр хүмүүсийг эвгүй байдалд оруулаагүй байх нь. Тийм үү? Магадгүй Есүс Христ тэр газар хэн нэгнийх нь нэрийг бичээд чи
ийм гим нүгэлтэй байх боломжтой байгаа ч гэдэг ч юм энэ зүйлийг хэлсэн, бичсэн гэж судлаачид бас тал талаас нь үзэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийсэн учраас хуулийн багш нар маш ойлгомжтойгоор өөрийгөө хинбэ гэдгийг мэдж байгаа учраас чулуугаа хаяад явсан баг. Дараа нь яадаг вүлээ? Есүс Христ эмэгтэй хоёр хоёулахнаа үлдчихэж байгаа. Хоёулахнаа үлдчихэж байгаа. Энэ үед Есүс Христ дахин тэр эмэгтэйд хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр би ч чамайг хэн ч шийдгэсэнгүй юу? Би ч чамайг шийдэхгүй. Дахиж бүү нүгэл үлдээрэй гэж хэлдэг. Амен. Нэг усандаа энэ зүйлээр дамжуулж Бурхан хүн төрлөختөнд өөрийнхөө төгс хайрыг харуулсан баг. Иохан номын 3:16 дээр хэлэхдээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ илгээсэн гэсэн. Энэ хүүгээр дамжуулан түүний нэрэнд итгэж байгаа хүн болгон аврагт болно гэдэг зүйлийг Иохан ном бас хэлж байгаа гэсэн. Тэгэхээр 3 дугаар бүлэг дээр хэлж байгаа яг энэ хайрынхаа төгс илэрлийг 8 дугаар бүлэг дээр тэр гимтэн эмэгтэйд Есүс Христ харуулсан баг. Нэг өсөндөө хүн төрлөختөнд би авралыг өгөхөөр, хүн төрлөختөнд би хайрыг төгөөхөөр ирсэн нэг юм а гэдгийг Есүс Христ тэр газар бүх талаасаа харуулсан баг. Тэгээд тэр эмэгтэйд нүгэлчин уучлагдсан. Дахиж бүү нүгэл үлдээрэй гэсэн. Нэг өсөндөө Бурхны тухай сонсож байгаа тэрэнд Есүс Христ боломж олгосон баг. Түүнээс биш Есүс Христ тэр газар гэм нүгэлтэд эвлэрээгүй гэсэн. Маш олон хүмүүс энэ зүйлийг Есүс Христ гэм нүгэлтэд эвлэрсэн гэж харах гэж оролддог. Гэхдээ Библийг бүхлээр нь харах юм бол тэр газар Есүс Христ зөвхөн боломжийг л олгосон баг. Харин энэ боломж өнөөдөр хүн төрлөختөн, энэ боломж өнөөдөр бид бүхний дээр үргэлж байдаг баг. Амен. Харин бид өнөөдөр тэр боломжийг хэр авч амьдарч байгаа вэ? Хэр авч амьдарч байгаа вэ гэж. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийсний дараа Есүс Христ юу гэсэн бэхээр би тэр ертөнцийн гэрэл байна гэсэн баг. Өнөөдөр бидэнд өгөгдөж байгаа ишлэл тий. Яагаад тэр өөрийгөө гэрэл гэд хэлсэн юм бэ? Би тэр ертөнцийн гэрэл байна гэдгийг маш итгэлтэйгээр, маш эрх мэдэлтэйгээр тэр газар тунхагласан баг. Нэг усандаа Есүс Христийг түүний дагалдагч нар, түүний эргэн тойронд байгаа хүмүүс гэрэл гэж харж ирсэн бол Есүс Христ энэ газар өөрийгөө гэрчилж байна гэсэн. Би бол ертөнцийн гэрэл байна гэж. Амен. Энэ гэрэл хэлэхдээ надад дотор харанхуй байдгүй юм а гэж хэлсэн баг. Надад дотор харанхуй ерөөсөө байхгүй гэж. Тэгэхээр бүгдөө Иохан номын 1-р бүлгийн 4-өөс харах юм бол гэрлийн тухай маш тодорхой хэлсэн баг. Гэрлийн тухай. Би та бүхэнд энд дэс уншиж өгье. 1-р бүлгийн 4-дөр түнд ам байсан ба ам нь хүмүүсийн гэрэл байваа гэж. Тэгэхээр тэр гэрэл хүмүүсийн ам байсан баг. Тэр ам нь бас хүмүүсийн гэрэл байсан баг. Тэгээ цаашаа харах юм бол би ертөнцийн гэрэл байгаа юм а. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно гэж айлцсан баг. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй тэр амийн гэрлийг авч амьдрах болно гэсэн баг. Тэгэхээр энэ зүйлийг тунхагласны дараа фарисеучуд яасан бэхээр дахиад Есүс Христийг буруутгасан баг. Юу гэж буруутгасан бэхээр та өөрийгөө гэрчилж байна гэж. Таныг үнэн гэдгийг бид яаж мэдэх юм бэ гэж. Та өөрийгөө гэрчилж байна. Таныг үнэн гэдгийг бид яаж мэдэх вэ гэж. Тэр Есүс Христ энэ дээр үргэлжлүүлэн фарисеучудад хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийгөө гэрчлэнэ. Намайг илгээсэн эцэг гэрчлэх болно гэж хэлсэн. Та нар бусдыг шүүдэг. Би бол шүүдэггүй. Харин миний шүүлт үнэн байх болно гэж хэлсэн.
Та нар шүүхтээ зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө, зөвхөн өөрийнхөө хомхоо зүрх сэтгэлийн төлөө хэнийг нэг шүүдэг юм а гэж хэлсэн. Хүн төрлөختөн лүү хандаж хэлэхдээ мөн парисеучудад хандаж хэлэхдээ эзэн энэ зүйлийг маш тодорхой хэлсэн. Та нар шүүдэг. Шүүхтээ та нарын шүүлт бол худлаа байдаг. Тэр шүүлт бол зөвхөн би өөрийнхөө төлөө, өөрийнхөө зүрх сэтгэлийн төлөө, миний дотор ямар хүсэл байна? Надад юу ашигтай байна? Би юу авч амьдрах вэ гэдэг энэ зүйл рүү та нар бусдыг шүүдэг юм аа. Гэдэг зүйлийг Есүс Христ маш хатуу, тэгээ маш эрх мэдэлтэйгээр хэлсэн. Харин би шүүдэггүй. Харин хэрвээ би шүүл, миний шүүлт үнэн байдаг гэсэн. Би шүүх үед эцэг надтай хамт байдаг гэж хэлсэн баг. Би шүүх үед эцэг надтай хамт байдаг. Та нар намайг мэдэх юм бол та нар миний эцгийг мэдэх болно. Харин та нар намайг мэдэхгүй бол миний эцгийг мэдэхгүй байх болно гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр өнөөдөр ах トゥ нараа бид өнөөдөр Есүс Христийг хэр мэдэж амьдарч байгаа вэ? Тэр бидний зүрх сэтгэл дотор хэр орон зайг эзэлж байгаа вэ? Есүс Христ өөрийнхөө хайрлсан хүмүүсийг маш эрх мэдэлтэйгээр тэдэнд сургаалыг хүргэсэн байдаг. Энэ зүйл зөвхөн тэдний сайн сайхны төлөө л баг. Түүнээс биш тэдний муу үзэхийн төлөө ерөөсөө байгаагүй. Харин Есүс Христ яг энэ зүйл дээр маш тодорхой зүйлийг гаргаж ирэхдээ та нар шүүдэг. Тэр шүүлт хэний төлөө вэ гэж. Би шүүл, миний шүүлт үнэн байх болно гэж хэлсэн. Яг л эцэг надтай хамт байдаг. Нэг усандаа бид нар шүүхтээ ганцаараа шүүдэг. Эзэн шүүхтээ эзэнтэй шүүдэгэ гэдэг зүйлийг л эцэгтэйгээ шүүдэгэ гэдэг зүйлийг л яг энэ зүйл дээр хэлсэн баг. Тийм учраас би энэ ертөнцийн гэрэл юм а гэсэн. Энэ гэрэл дотор харанхуй байх боломжгүй юм а гэсэн. Тэгэхээр бид нар энэ гэрлийг зүрх сэтгэлдээ хэр тээж яваа вэ? Бид нар зүрх сэтгэлдээ тээж байгаа эзэнтэй хамт харанхуйг авч яваа юм биш үсттэй. Яг тэгвэл тийм зүйл байх боломжгүй юм. Тэгээ цаашаа үргэлжлүүлээд харах юм бол эзэн хэлэхдээ та нар намайг таних тун. Яг тэгвэл би энэ дэлхий дээр танигдахаар, баригдахаар, мэдэгдэхээр, хөрхүүцхээр хамгийн ойрхон ирсэн гэсэн. Яг үнэндээ хүн төрлөختн гэм нүглээс болоод Бурхныг харах ямар ч боломж байхгүй. Мөсө эзнийг харахтаа зөвхөн түүний алдрын тусгалыг зөвхөн араас нь л харсан байдаг. Нэг усандаа бид эзнийг харахтаа түүний сүр жавхланд цохиулна гэсэн. Энэ зүйлийг Бурхан мэдж байгаа учраас бидний амьдралд хамгийн боломжит дүр төрхөөр ирсэн юм. Түүний нэр бол Есүс. Тэр бол ертөнцийн гэрэл юм аах та нар. Тэгэхээр бүгдээ хамтдаа эзнийг таньж мэдье ах トゥ нараа. Эзнийг таньж мэдээд түүнийг илгээсэн эцгийг таньж мэдцгээе ах トゥ нар. Энэ бүх зүйл бидний амьдралд байх аваас бид эзэн дотор алхах бүрэн боломжтой гэдэг зүйлийг Библи биднэрт зааж байгаа гэсэн. Тэр яг энэ зүйлээр дамжуулаад бид хоёрхан зүйлийг л та бүхнээс ятгахыг хүсэж байна. Хэрвээ таны дотор шүүлт байгаа юу? Хэрвээ бидний дотор шүүлт байгаа юу гэдгийг эзэн асууж байгаа. Энэ шүүлт эзэнтэй хамт байгаа юу? Энэ шүүлт эзэнтэй хамт байгаа юу? Хоёр дахь зүйл нь бүгдээр хамтдаа эзэн Есүс Христийг одоо байгаагаас өшөө илүү таньж мэдцгээе яах вэ? Тийм учраас өдөр бүрийг Бурхан бидний амьдралд нэгүслэр өгдөг юм аа. Тийм учраас цаг тутмыг Бурхан бидний амьдралд нэгүслээ буулгадаг юм аа. Бид түүнийг мартаж амьдарч байгаа юм биш үсттэй. Тэр бол хайрын эзэн бас тэр шударга эзэн юм аа.
Христийн сүм чуулганууд эзнийг хайр талаас нь маш их ярьдаг. Харин тэр бас шудраг гэдгийг бид мартсан алхаж байдаг. Харин өнөөдөр Галил Монгол чуулганд эзэн үгээ хэлэхдээ би бол шудраг эзэн юм а гэдгийг хэлж байгаа. Амен. Бүгд хамтдаа эзэн дотор зогсцгоё. Бүгд хамтдаа эзнийг, тэр Есүс Христийг, тэр гэрлийг, тэр амийг, тэр амийн талхыг, тэр үр жимсийг, тэр усыг, тэр хоныг бүгдээр таньж мэдцгээе. Тэр бол бурхтын бурхан, эздийн эзэн, хаадын хаа юм аах тэр. Хүн төрлөختөнд өөрийгөө таниулахын тулд бурхан маш олон зүйлсийг бидний амьдралд өгсөн баг. Тэр бидний амьдралд бидний амьдарж байгаа гэр бүлийг өгсөн. Бидний хайртай хань ижлийг өгсөн. Бидний үр хүүхдүүдийг өгсөн. Бидэнд сүм чуулганыг өгсөн. Бидэнд улс үндэстнийг өгсөн. Бидэнд өнөөдөр дэргэд сууж байгаа найз нөхдийг өгсөн. Тэр байтугай тэр бидний амьдралд өөрийн үгийг өгсөн баг. Энэ үгээр дамжуулан тэр бидний амьдралд ишлэгдэж байгаа шүү бах түнэр. Энэ бүх зүйлээр дамжуулан бурхан би байдаг юм шүү гэдэг зүйлийг олж мэдэх хангалттай юм а гэдэг зүйлийг өөрийн үгэндээ Эфес номдэр эзэн илэрхийлсэн баг. Ах түнэр. Бүгд Есүст итгэцгээе. Бүгд гэрэлд итгэцгээе. Бүгд амьд оршиход итгэцгээе. Бүгдээрээ түүний өмнө тууштай гаргалцгаая. Түрүүн Пасха ахлагч маань гарч ирээд Библи тайм гэдэг ном рекламцсан. Энэ реклам бол бид сайн зүйл рүү нэгнийгээ уриалж байгаа зүйл юм аа. Яг бол тэр зөвхөн Библи л байгаа. Тэр зүйлээр дамжуулж Галил Монгол чуулган өсцгөөё ах дүүнараа гэдэг зүйл рүү тэмүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн энэ эсийн бүлгээрээ дамжуулаад Йошуа гэдэг энэ ном дээр явж байгаа. Йошуа гэдэг ном дээр. Тэгээ яг тэр 17-ны өдөр буюу 14-р бүлэг дээр Калеб гэдэг нэгэн эзний гайхалтай зарцын талаар өгүүлсэн байдаг. Та бүхэн Калебыг мэдж байгаа тий? Мөсө 12 хүнийг тагнуулаар явуулах үед хамт явсан туршуул байгаа шүү дээ. Тэгээ 12 хүн яваад 2 хүн л зөвхөн сайн мэдээтэй ирдэг. Нэг нь Йошуа, нэг нь Калеб байсан. Энэ зүйлээсээ болж Калеб Йошуагаар дамжуулан Калеб Мосегоор дамжуулан ерөөлийг авах юм амлалтыг авдаг баг. Харин Мосе энэ дэлхий дээрээс яваад Йошуа Мосегийн дараа үеийн удирдагч байгаад Ерохо буюу тэ Канаан нутгийг эзэлдэг. Эзэлсний дараа Йошуа бүх израилчуудад өвийг олгож байгаа ийм гайхалтай үйл явц болж байгаа. Тэн дээр бүх өвүүдийг газар нутгуудын Израилийн ард түмэнд өгж байгаа гэсэн. Тэр үед Калеб Йошуагаас очиод би өвөө авъя гэдэг ийм харилцаа болж байгаа. Харин энэ үед Калеб юу гэж хэлсэн бэ гэхээр би тэр үед туршуулаар явахдаа 40 настай байсан. Харин өнөөдөр би 85 настай байна. Нэг осондоо 45 жил тэр эзний өмнө тууштай гаргалсныхаа төлөө эзний амласан амлалтыг хүлээж авч байгаа. Амен. 45 жилийн туршид. Тэгэхээр энэ 45 жилийн туршид түүний амьдрал маш олон зүйл тохиолдсон баг, тийм үү? Байнга дайн байлдаанд. Байнга өрсөлдөөнтэй. Нэг өсөндөө маш хэцүү амьдралыг туулж ирсэн гэсэн. Харин тэр үед Калеб юу гэж хэлж байгаа вэ гэхээр би 40 настай байхдаа байсан хүч өнөөдөр надад яг хэвээр байна. Нэг өсөндөө би 45 жилийн өмнө Канаан нутгийг тандахаар явах үедээ би зүрхэндээ байгаа зүйлээ эзэнд авчирсан гэж хэлсэн байна. Нэг өсөндөө нөхцөл байдлыг хараагүй Йошуагийн Калебийн зүрхэнд Бурханд итгэл байсан юм. Ах дүү нараа. Харин энэ итгэлийг авчирж Мосед өгсөн. Мосед тунхагласан.
Мөсөтэй ярьсан. Харин тэр итгэл 45 жилийн дараач өнөөдрийг хүртэл миний амьдралд над дээр байна гэдэг зүйлийг тэр газар тунхаглаж байгаа. Харин энэ дуулууртай байдалд байсныхаа төлөө, энэ тууштай байдалд байсныхаа төлөө газар нутгийг өвлөж авч байгаа. Калеб. Амен. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал ч гэсэн эзнийг таньж мэдэх гэж явж явах үед саад бэрхшээлтэй, ухармаар, шантармаар, үгүйсгмээр маш олон зүйлтэй Христ итгэгч нар биднэр тулгардаг. Харин өнөөдөр таны итгэл ямар байгаа вэ? Таны итгэл хинтээ хамт байгаа вэ? Таны урам зориг хинтээ хамт байгаа гэдгийг бүгд хамтдаа басныг бодож үзв шүү дээ. Харин Калеб энэ бүх зүйлийг яаж явсан бэ гэхээр бүх зүйлээрээ Бурхан эзнийг дагсан учраас тэр авсан баг. Нэг осондоо түүний амьдралд тохиолдож исэн бүхэл зүйлийг өөрөөд тэр эзэн дээр л ирдэг байсан гэсэн. Бурхантай хамт байсан гэсэн. Түүний амьдралд жаргал, зовлон, үгүйсгэл, ялалт бүх зүйл байсан гэсэн. Түүний амьдралд урам зориг, сэтгэл готрол маш олон зүйл байсан гэсэн. Түүний амьдралд өвчин зовлон, түүний амьдралд 45 жилийн туршид тохиолдож байгаа бүх зүйлийг сэтгэлдээ тэгээд нуруундаа өрөөд эзнийг тахсан баг. Амен. Тэрний эцэс тэр амлалтыг авч чадчихна гэсэн. Тэр бүгдээрээ хамтдаа бүх зүйлээрээ гэрлийг таньж мэдхийн төлөө алхацгаая яах вэ? Бидний амьдралд өнөөдөр юу тохиолдож яж болно? Би өнөөдөр ядарсан байж болно. Би өнөөдөр хүчтэй байж болно. Би өнөөдөр Бурхныг мэдэхгүй байж болно. Бага бүх зүйлээ бариад гэрлийг таньж мэдцгээе яах вэ? Харин гэрэл шүүх үед гэрэл эзэнтэй хамт байдаг юм аах вэ? Харин бид шүүх үед бид өөрсдийнхөө төлөө л байдаг. Бүгд хамтдаа эзнийг таньж мэдцгээе. Бүгд хамтдаа эзэн рүү хандан залбирцгаая. Эзэн Есүс. Нэгдүгээр Иохан номын 1:6-7 дээр хэлэхдээ бид Бурхантай нөхрөлдөг гэж яриад харанхуй алхахаас бид худал хэлдэг. Үннийг үйлддэггүй ажээ. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглөөс цэвэрлдэг ажээ гэсэн. Нэгдүгээр Иохан 1:6-7 бид Бурхантай нөхрөлдөг гэж яриад харанхуй дотор алхахаас бид худал хэлдэг. Үннийг үйлддэггүй ажээ. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүс Христийн цус биднийг бүх нүглөөс цэвэрлдэг ажээ гэсэн. Есүс эзэн. Эзэн минь Галил Монгол чуулган таны өмнө ирж байна.